Хүүхэд эцэг гэхээ сонгож төрдөггүй. Хаан ч хэний ч хүүхэд болсон түүнээс үл шалтгаалan төрсөн цагаасаа хүүхэд бүр хайрлуулах, хамгаалуулах, сурч боловсрох хэрэгтэй. Харамсалтай нь хүүхдийн хүчирхийллийн тоо буураагүй хэвээр байна. Монгол улсын нийт хүн амын 36.2% хүүхэд эзэлдэг. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн хэрэгт төрсөн эцэг их 88%, хойд эцэг их 10%, үл таних этгээд 2% холбоотой байна. Иймд хүүхдийг альва хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа юм. Гэвч гэр бүлийн орчинд ч хамгаалагдаж чадахгүй байгаа хүүхдүүд байгаа учраас эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор хөгжлийн хэлхээ төрийн бас байгууллага ажиллаж байна. Тийм манай байгууллага бол цагаан даваан дээр одоо 2011 хойш ажиллаж байна л да. 2013-аас эхлээд бид нар бага насны сургуулийн өмнөх насны боловсролын гэр цэцэрлэг ажиллаж ирсэн. Яг манай хол дотор зорилт төлөв хүүхдүүд байна л да. 4-5 төрлийн нэгдүгээрт одоо хараа хяналтгүй хүүхдүүд байна. Хоёрдугаарт болохоор зэрэг гэр оронгүй хүүхдүүд байна. Гуравт нь болохоор зэрэг хүчирхийлэл төрүүлж байгаа хүүхдүүд байна. Дөрөвт нь бас хөдөлмөр эхэлж байгаа хүүхдүүд байна. Тэгээд тавд нь болохоор зэрэг тодорхой хэмжээгээр сургууль завсарч хүүхдүүд ингээд ер нь олон янзын хүүхдүүдтэй ажиллаж байгаа их онцлогтой л да манай байгууллага. Төр зэсэг цаашдаа нөгөө одоо урлагаар спортоор нийгэмшиг тал дээр нь бас бид нартай хамтарч ажиллахыг найдаж байгаа. Тэгээ яг гэвэл тэр талаас нь дэмжих гэдэг ажиллаж байгаа учраас бид нар хүүхдүүдэд хамгийн сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдэд гаргаж ижих чадах юм бол бид нар бас маш олон айлын хүүхдүүдийг бас тодорхой хэмжээгээр өөрийгөө олж харах, өөрийгөө нээх, бусдаа үзэл бодлоо илэрхийлэх ийм чөлөөтэй болоход нь бас нэлээд дэмжлэг үзүүлэх болов гэж харж байна. Энэ байгуулагдсан шалтгаан нь юу гэхээр захын гэр орол гэдэг утгаараа дээр нь одоо яг энэ уулд аваад хогийн цэг байгаа. Тэгээ хогийн цэг дээр ажиллаж амьдардаг, хог тууж амьдардаг их ээж нарыг халамжийн одоо үйлчлэгээ үзүүлэнгээ тэдний үр хүүхдүүдэд одоо ийм хэрэгцээ байгаа гэдгийг мэдээд бид нар 6 жилийн өмнөөс гэр бариад өдөр хөнжүүлэх ажил болж байсан байна. Тэгээд гэр маань хуучирсан. Тэгээд ямар ч байсан хүүхдүүдийг илүү жоохон тав тухтай газар байлгаа гээд тэгээд ерөнхийдөө өнөөдөр энэ баясгалан гэдэг төв маань нээлттэй хийж байна. За ер нь бол цагаан даваагийн яг хогийн цэг дээр зундаа бол маш олон байдаг. 200 гаруй эмэгтэйчүүд ажилладаг. Одоо өвөлдөө болохоор нэг цөөрөд нэг 100-аас 150 орчим болдог. Тэгээд тэр хүмүүстэй л одоо сэтгэл зүйн зөвлөгөө болоод хүүхдүүдийн халамжлах тийм үйлчлэгээ хийх гэж байна. Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдийн хүүхдүүдээс гадна цагаан даваа орчимд амьдарч байгаа айлргуудын хүүхдүүдэд гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч сургуулиасаа завсардсан түүнээс гадна сонирхлынхоо дагуу дугууланд хамрагдаж чадахгүй байгаа асуудал их байдаг байна. Тиймээс эдгээр хүүхдүүдэд сурах бололцоо олгох нь хамгийн гол зорилго нь гэсэн юм а. Тус төвийн 2 хүүхэдтэй бид богинохон хугацаанд ярилцахад ямар ч үн төлбөргүйгээр өөрсдийг нь хамгаалж сурах боломж олгодогт баярлдаг гэдгээ хуваалцсан юм. Түүнээс гадна хүчлийн төвдөө байхдаа хамгаалагдсанаа мэдэрдэг гэдгээ хэлж байсан юм а. Би морин өрөөнд дугууланд явах сонирхолтой байсан учраас Тэгээ манайх Монголын болцох муу байсан учраас энэ төвд суралцсанаар ингэж морин өрөөнд дугууланд явж суралцаж эхэлж байгаа. Энэ төвд явснаар бол над ийм бүх зүйлийг сурах ийм хичээл чадвараа ч гэсэн сайжруулах тийм боломж гарч ирдэг. Энэ төв байхгүй байхад хичээл сургалтаа муу сураал, хичээлээсээ хайда байнга хоцрол ийм сонирм мэдрэмж төрдөг байсан. Энэ гэр бүлийн орчин ингээ хичээл хийхлээр ингээд анаа ингээд юм зараад ингээ хичээл хийх боломжгүйдэг. Харин энэ төв явснаар болохоор ингээд ийш тийш юм зарахгүй ийм хичээл хийх юм боломжтой болдог. Тэгээд аав маань ойр жоох арх хуугаад байгаа болохоор би аавыгаа жоохоо үзий яддаг. Гэхдээ харахаар л жоохон санагддаг. Ээжд хоёр аавыг согтоо багт нь хажууданд нь байж чаддгүй болохоор Тийм гэхдээ энд байгаа болохоор гоё юм тий. Тийм ээ. Тэгэл өдөр хөнжүүлэхдээ бод маш их олон юм сурсан. Нэгдүгээрт минь өдөр хөнжүүлэхэд ороод хичээл ном тэгээд бас дуу бүжиг эрдэнэм өдөр болгон борц хийж бас сурдаг. Өдөр хөнжүүлэхдээ байгаа надад олон хичээл ном эрдэнэм заасан багш нар та бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд бас намайг энэ хүртэл өсгөж хүмүүжүүлсэн ээжтэй бас маш их хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Энэ мэдчлэн ганцхан цагаан даваа орчимд гэлтгүй тусламж хэрэгтэй нурундаа хүнд ачаа үүрсэн гэр бүлүүд цөөнгөө байгаа учраас эдгээр хүмүүст туслах нь үнэхээр чухал гэдгийг тус төрийн бус байгууллагын гишүүд болон тус газарт өөрт байгаа зүйлсээрээ туслахаар очсон ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эм зүйн сургуулийн эм найруулагчийн тэнхимийн оюутнууд хэлж байсан юм. Оюутнууд тус байрны гадаад төгсөлтийн ажил болон дотоод цэвэрлэгээний ажилд тусалж өөрсдийн бэлдэж ирсэн хувцас болон бусад хэрэгслүүдээ хүүхдүүдэд хүлээлгэн өгөхөөр иржээ. Тэгээ бид нар болохоор цагаан давааг одоо сонгоод
энэ төрлийн бос байгууллага дээр ирсэн. Бид нар ирээд бас нэг 100 хэдэн хүүхдэд бэлэг тараангаа бас бидэрт ямар бололцоо байна одоо мах авч өгөх одоо хувц хонор өгөх энэ бүх тал дээр бас явсан. Манай ангийн бас нэг 5 6 хүүхдэд бас нэг машин гаргаад бид нар явсан. Тэгээд бас бид нар 6 сард болохоор бас ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирээд бас бид нар энэ хашаанд ирээд бид нар бас 100-аад мод тарьсан. Бид нар бусдад хайрыг өгөхийн тулд бид нар ямар нэгэн болцолгүйгээр бас бусдыг хайрладаг юм аа. Тэгээ энэхүү одоо хоёр давхрыг барьж байгуулсан долгор эгчтэй бас баярлж байна. Тэгээд долгор эгчтэй олон Монголын өрсүүдэд хайрыг өгж байгаатан баярлалаа. Тэгээд бид нар бас цаашдаа ч гэсэн танай энэ байгууллагыг дэмжих болно. Нодлон болохоор яг би нөгөө нэг Ёнсэ их сургуулиас тэтгэлэг авч ирсэн. За тэгээд тэрнийхээ одоо 100,000 төгрөгөөр нь яг бэлэг аваад тэгээд яг нөгөө нэг хүүхдүүдэд өгж ирсэн. За энэ жил болохоор ерөнхийдөө бэлэг гэхээсээ илүү нөгөө нэг материаллык зүйлээр илүү туслая гэж бодоод тэгээд би бол энэ жил яг нөгөө нэг хувцсаар туслая гэж бодоод хувцнууд яг өгөхөр болсон байгаа. Хүмүүс маань яг энэ том зүйлийг илүү ингээд боддог те юм гэдэг маань ерөнхийдөө маш багаас эхэлдэг. Тийм учраас ингээд багч гэлтгүү нэг одоо 1000 гэлтгүү 5 гэлтгүү те тийм зүйл аль эсвэл жижиг гэлтгүү тийм материаллык зүйлсэр ч гэсэн яа ингээд туслах хэрэгтэй. Мэдээж нөгөө бид нар яг нөгөө нэг нийгмийн амьдралыг мэддгүү маш юм хүнд хэцүү амьдралуудыг байдаг. Бусад хүмүүстэй ч гэсэн хандаж хэлэхэд иймэрхүү одоо хэцүү эмзэг бүлийн хүмүүст бас тусалж байгаасай гэж бас бусдыгаа уриалахаар байна. Баясгалан төвийг санаачлан барьсан хөгжлийн хэлхээ төрийн бос байгууллагын гишүүд амьдралаас шарх авсан. Сурах боловсрох хөгжих эрхээ эдэлж чадахгүй байгаа. Эдгээр хүүхдүүдэд гэр бүлүүдэд ямар ч үн хөлсгүйгээр инхүү тусалж байгаа бөгөөд үүнд олон сайн дурын гишүүдийн тус дэмжлэг багтсан гэдгийг онцолж байна. Хамгийн гол нь хүүхэд эцэг эхээ сонгож төрөхгүй ч ирээдүгөө сайнаар сонгох боломжтой шүү гэдгийг ойлгуулахад гол зорилго нь оршиж байгааг илэрхийллээ.